Монгол Улсын нэгдсэн төсвийн 27 оны төсвийн хүрээний мэдээлэлтэй холбоотой юм асуух гэдэг байна. За энэ эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ бас алдагдж байна. Энэ яагаад гэвэл хотын клиникийн эмнэлгүүд дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, аймагуудын нэгдсэн эмнэлгийн өөр зээл өвлг авалгаад маш их болсон. Зарим нь 20 хэдэн тэрбум хүрсэн. Аймагуудын 4-5 тэрбум хүрсэн. Тэгэхээр энэ чинь эрүүл мэндийн даатгалтай холбоотойгоо ишгээд байх юм. Тэгвэл бас байгууллагын буруутай үйл ажиллагаа бас байдаг байх. Энийг судалсан нь ер нь одоо өвлг авалга нийтдээ хэр байна? Одоо энийг хааж чадах юм уу? Нэгдүгээр, хоёрдугаар энэ хувийн эмнэлгүүд байж байна. Одоо 33-аас одоо нэг 20-од эмнэлэг байх шүү юм. Яг улсын эмнэлэгтэй адилхан эрүүл мэндийн даатгалтай сангаас сангуудлаа авчаад төлбөр өндөр 3 саяас 30 хэдэн сая хүртэл төлбөр авдаг. За гэрэлсэн юуны дагуу хэвтэн эмчилгээгч буцаа олголт байдгүй. Өндөр сайлаа өгөөд улсын эмнэлгүүдийн чадвартай эмч сүйдэгч нарыг авчдаг. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх гэж байна? Нэгдүгээр, хоёрдугаар энэ төсвийн ерөнхийдөө энэ эмнэлгүүдийн төсөвтэй холбоотой бас нэг юм байж байна. Урсгал зардал эмийн төсөв хасаагдсан. Би одоо бүх аймагуудаас асуулаа, эмнэлгүүдээс энийг хасаагдсан байх юм. Энийг одоо төсвийн өрөөний одоо 27 оны юун дээр чинь тэр чигээр оруулж ирсэн нь нэмээд тусгасан уу энийг? Дараа тодруулъя. Сангийн яамны төсвийн бодлого төлтийн газрын дарга Санжаадорч за гишүүний асуултанд хариулъя. За эрүүл мэндийн салбарын манай одоогийн сонгож авсан тогтолцоо маань бол гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо байгаа. Өөрөөр хэлбэл бид эмнэлэгт ажиллаж байгаа дорж дулмаа гэж эмчийн цалин гэхээс илүүтэй Монгол улсын иргэн дорж дулмааг хэрхэн чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн үгүй гэдэг энэ дээр бол санхүүжилтийг олгож явж байгаа. Тэрнээс бид нар одоо өмнөх нийгмийн үе шиг тэнд байгаа бүх эмнэлгүүдэд тоолоо тэр эмнэлэг дээр байгаа ажилчдын цалин тооцоод явдаг. Энэ жишгээс уулна салчаад байгаа. Тэгэхээр яг энэ агуулгаар бол хувийн хвшлийн эмнэлэг, төрийн эмнэлэг дээр бол яг адилхан тариф бол бид нар мөрдүүлж байгаа. Даатгалын сангаас өгөх. За хэрвээ хувийн эмнэлэг өөрөө даатгалын сангаас энэ тарифаар энэ эмчилгээ үйлчилгээг үзүүлье гэд гэрээлэх юм бол нөгөө талдаа иргэнээс та нар төлбөр нэмж авахгүй шүү гэдэг гэрээгээ давхар хийж байгаа. Өөрөөр авахгүй гэсэн. Зарим юу гэдэг өндөр төлбөртэй таны хэлж байгаа шиг эмнэлгүүд байж болно. За энэ эмнэлгүүд бол даатгалтай гэрээ ихгүй байх эрх нь бас байж байгаа. Өөрөөр зөвхөн иргэдээсээ тарифаа аваад явах ийм эрх нь бол байж байгаа. Тэгэхээр бол эрүүл мэндийн даатгалаас бол зөвхөн гүйцэтгэлийнхэн дагуу дорж дулмааг Монгол улсын иргэнийг эмчилснийхэн дөрвөлөө тарифын өгнө. Харин эмнэлгийн менежментийн асуудал бол тухайн байгууллагынх нь менежмент болчиход байгаа. Тухайн байгууллага нь өөрөө эрүүл мэндийн байгууллага боловч нөгөө талдаа эн чинь өөрөө аж ахуй нэгж байгууллага. Тэгэхээр орлого өөрийнхөө олж байгаа орлоготой нийцүүлж бас зарлага гаргах хэрэгтэй. Менежменттэй их хэвээр хүн орон тооныхын тооцоо гаргах хэвээр эмийн нөөцөө гаргах хэвээр за энэ хүрээндээ л ажиллах хэвээр хэрвээ энийг хийж чадахгүй муу менежер байгаад муу менежменттэй байх юм бол үр үсэж байгаа зүйлүүд байгаа. За энэ дээр бол эрүүл мэндийн яамнаас бол тусгаалan болол ажлаас гаргаад бол ажиллахаар бол төлөвлөж байгаа юм байлээ. За энэ яг менежмент муутай байгаа эмнэлгүүдээр менежментийн сайжруулах, за хугацаатай үүрэг өгөх, за тэгээд энэ дээр очиж үр төлбөрийг нь яаралтай барагдуулах ийм байдлаар бол ажиллаж байгаа. Тэрнээс эрүүл мэндийн даатгалаас бол тухайн нэг эмнэлгийг за энэ эмнэлэг зайлуулдаа ивэм нь ингээд өртөө байгаа энүүнд хийгээгүй ч гэсэн илүү мөнгө өгье гэдэг байдлаар бол мөнгө санхүүжүүлж огт болохгүй. Энэ бол манай одоогийн хуулиар явж байгаа энэ тогтолцооны эсрэг зүйл болчих гээд байна. За баярлалаа. Санжил дараа энэ эмнэлгийн тусламж шилжиргээ энэ өөр зээлтэй холбоотой салгарч байгаа асуудал байгаа байхгүй юу? Одоо хэвдэж байгаа хүчтэй гаднаас эм авчирч штэ. Тэгэхээр энийг эмийн төсвийн хасаа хийсэн урсгал зардал хөдөөгийн урсгал зардал дотор алсын төргөн тусламжийн бензин шатхууны юу байдаг байхгүй юу? Үнэхээр хүнд байдалд орсон. Тэгэхээр энийг л асууж штэ. Нөгөө талаар улсын эмнэлгүүдээр эдгээрээ хэвтүүлчихэд хөл дээр нь босохгүй бол хувийн эмнэлэг тэтгэж явах шаардлага байхгүй гэж бодож байна. Хотын клиникийн том эмнэлгүүд байж байна. Дүүргийн эмнэлгүүд эднэрийг босгож ирэхгүй улсын эмнэлгийн байдал хүнд байгаа шүү. Энийг яагаад бодохгүй байна?
За гишүүний асуултанд хариулъя. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Батбатар. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын сан бол 2025 онд бол жилийн эцсийн байдлаар бол 198.3 тэрбум төгрөгийн үр төлбөртэй эрүүл мэндийн байгууллагуудад бол үр төлбөр. За эдгээр үр төлбөрийг бол энэ 2026 оны эхний 4 сарын байдлаар бол 100% бүрэн барагдуулж бол дууссан байгаа. Тэгэхээр одоо эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгүүдэд ямар нэгэн үр төлбөрийн асуудал бол байхгүй. Нөгөө талдаа эмнэлгүүд маань им анган болон им эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгч нарт 2021 оноос хойш одоо хуримтлагдсан үр төлбөрийн асуудал бол явдаг. За энэ бидний одоо эрүүл мэндийн яам дээр авсан тооцоололоор бол эрүүл мэндийн байгууллагуудад 2026 оны байдлаар бол нэг 100 орчим тэрбум төгрөгийн үр төлбөрийн асуудал бол үүсцэн явж байгаа. За энээс үүдээд одоо өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар бол им эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгч нарт эмнэлгийн байгууллагууд үр төлбөрөө өгөхгүйгээс үүдэлтэй им хангамжийн хэрэгслүүд бол тасалдах юм хэрэгслүүд бол сая эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын сайлан 30% нэмсэн. Гэтэл илүү цагийн хөлс шин дуудагдах одоо хагалгаан дуудах тийм асуудлууд гардаг л да. Зарим одоо чухал одоо тоног төгөөрөмжийн генерач мэрэгчлүүд. Хуучин нэмэгдэг сайлан гарна бодоод дахиж авахдаа татварыг одоо нэмэгдсэн сайлангаараа суудах байгаа юм байна. Тэр ямар учиртай юм бол? Бэсэн гişүнэ энэ төсвийн хүрээний мэдгэл дотор энэ салбарын асуудал ингээд задлаад ярих нь зохистой биш. Одоо хөгжлийн бодлого ороод ирэхээр тэр үед нь та өн дээр. Ер нь эрүүл мэндийн салбар ер нь 27 онд хамгийн их хөрөнгө оруулалт, гадаад болон дотоод хөрөнгө оруулалт авж байгаа эрүүл мэнд боловсролын салбар бол хамгийн өндөр байгаа. Хамгийн өндөр гадаад хилийн ашиглалттай байгаа. Эрүүл мэндийнхаа эмч одоо совилогч багш одоо энэ салбарын ажилтны цалингийн асуудлыг шийдэгдсэн байгаа. Одоо жишээл зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эдис эсэд эргэтэн шилжүүлж төв барьж байна. Хавдар судлалын улсын төв 2 баригдана. 17 аймгийн одоо эмнэлгүүдийг 2 дугаар шатлалын төргөн тусламжийн одоо чадах үхийн том болгож одоо өргөтгөж байгаа ажлыг хийж байна. Дүүргүүдийн эмнэлгийн шинжил явагдаж байна. Аймагуудын яралтай тусламжийн төв хийгдэж байна. Улсын төсөөс 333.5 тэрбум хөрөнгө оруулалт, гадаад зээлээр 154.3, гадаадын тусламжаар За микрофон өгнө. Сайтын микрофоныг өгнө. Бусад салбар орхичод байшгүй байсан дарга. Эрүүл мэнд боловсрол дээр бол манай гишүүд сайн ажилласан. Хамгийн өндөр гадаад зээл, төсвийн хөрөнгө, нийгмийн асуудал шийдэгдсэн. Одоо энэ салбарыг жоохон орхиод одоо бусад чиглэл рүү анхаарахгүй бол бусад салбар дээр жоохон асуудал үүсэт байгаа. Ер нь засгийн газрын бодлого бол хүний хөгжлөө анхаарч байгаа. Эрүүл мэнд, боловсрол хоёр дээр маш сайн хөрөнгө тавьсан, маш сайн нэмсэн. Энэ тал өнөхөр энэ өнгөрс 2 жилийн хугацаанд их өндөр ахиц гарч байгаа. Тэгээ дотоодны нөөцөө нэлээд шахан даадаа өөр арга байхгүй. Эрүүл мэндийн салбарт бол эмийн зардлуудыг багасгах, эмэнд олгох зарим урамшуул хөнгөлтүүдийг суллах, за тэгээ үйлчлэгийг одоо илүү захимжуулах гэх мэтийн дотоод арга хэмжээнд таавна. Одоо засгийн газар өөрөө хэмнэлтийн горимд өөрөөгөө шахаж дотооддоо мөнгөгээр хийх ажлуудаа хийж энэ хэмнэлтийг л одоо гаргана. Тэгжээжлэнд одоо энэ багтахгүй та өөрөө мэдж байгаа өөр урсгал зардал нэмэх болцоо байхгүй. Тэтгэврээ ямарсан хуулийн дарт биелүүлэн 10%. Одоо багш эмчнэр бол маш сайн одоо боломжийн одоо нэмэгдсэн.